Амьтад галзуурсан мэт эцэж унтлаа тойргоор эргэлдэх болжээ. Энэ үзэгдлийг далд нууцлагт хамааруулан Тэнгэрээс өгч буй дохио эсвэл сүүлчийн өдрүүдийн урдл шинж тэмдэг гэж тайлбарлах болсон. Энэ тийм ч байж болох юм. Гэхдээ ямар ч далд нууцлаг зүйл энэ нь судлагдаагүй физик юм. Тиймээс үүний цаана юу байгаагийн учрыг олцгоё. Бор гөрөөс галзуурч хүмүүс дээр ирж байна. Бараа зээлт матрууд эрг рүү гарч илгээрээ дээш харан хэвцэтгэж байна. Бүхэл бүтэн шувуудын сүрэг унаж үхэж байна. Харин далайн амьтад бөөнөрөө эрг рүү шидэгдэж байна. Саяхан Каспийн тэнгист хэдэн мянган далайн хав сүйрсэн тухай цочирдун баримт дээгдсэн. Тэднээс ил харагдах ямар ч гэмтлийг илрүүлээгүй. Эрдэмтэд далайн хавуудыг бүтэж өгсөн гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ ямар ч хортхийн улмөр олдоогүй. Далайн хавуудтай нэгэн зэрэг Камчаткад үүнтэй төстэй байдлаар үхсэн хүрэн бавгаануудыг илрүүлсэн ба үүнийг цөөхөн хүн л мэдсэн. Гарагийн өнцөг булан бүрээс тайлбарлашгүй шинэ баримтууд ирсээр байна. Юу амьтдыг ийм хачин, ийм амиа хорлсон үйлдэлд түлхэж байна вэ? Өнөөдөр та видеоноос энэ тухайд ямар албан ёсны хувилбарууд байгааг, энэ нь манай гараг дээр өсөн нэмэгдэж буй уур амьсгалын катаклизм гамшигтай ямар холбоотой болохыг олж мэдээрэй. Амьтад цугларч үүсгдэг тойргууд нь дундаа хоосон зайтай мөн дундаа битүү хоёр янз байдаг. Амьтны ертөнцийн төлөөлөгчдийн тойргоор дундаа дүүрэн явах байдал нь биологчдод аль дээрээс ил болсон зүйл. Энэ үйлдэлийг сүргийн аюулгүй байдлыг хангах үүднээс амьтад бөөнөрөө хийдэг. Эмэгчин нь үр төлтөөгөө түүх хэсэгт байрладаг, нас бие гүйдсэн хүчтэй эрүүдэн захаар явж тэднийг махчин амьтдаас хамгаалдаг. Харин дундаа хоосон тойргийг үхлийн гэж нэрлэдэг. Илт үзэгдэх аюулгүй байхад тэд бүтэн өдрүүдээр тойргийн төвийг үлдээж зөвхөн захаар нь тойрон бүжигтэй төстэй алхдаг. Энэ тойрогтой үхэх нь олонтаа тохиолддог. Тэд яагаад зогсдоггүй вэ? Юу тэднийг үхтлээ эргэхэд хүргэдэг вэ? Зарим эргэлзэгсэд үүнд ямар ч анамайл хэвийн бус зүйл байхгүй. Өмнө нь энэ болдог байсан ч бид үүнийг тэмдэглэж тодруулаагүй. Учир нь гаджет төхөөрөмжүүд гараагүй, боломжгүй байсан гэдэг сүргийн амьтад биологчдын тасралтгүй хяналтад ороод удаж байна. Хэрв энэ онцгой үзэгдэл өмнө нь болдог байсан бол ийм тохиолдлуудыг болцсошгүй өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор мэдэгдэж гахай шувууны ханиадны үед болдог шиг зарлаж хорих байсан. Амьтдын ингэж хэвийн бус эргэлддэг шалтгааныг тайлбарлах албан ёсны хувилбар нь тархины нэг тал нь өрөвсөх листериоз өвчин бөгөөд муудсан дарж тижээлээс болдог. Гэхдээ дүгнэлт гаргах гэж бүү яараарай. Сувагт бүртгүүлж хонх дээр дарнуу. Биднийг олон сонирхолтой зүйл хүлээж байна. Листериозын үед амтан 1-2 хоногийн дараа үхдэг. Гэхдээ 2022 оны 11-р сард Хятадд 2-7 хоног зогсолтгүй тойрон эргэсэн хоньнууд илэрсэн. Мөн тэд халдваргүй байсан. Тэгвэл шалтгаан нь юунд вэ? Зөвхөн амьтдын тойргоор алхахыг биш, мөн гинтийн үхлүүд, амьтдын хэвийн бус биеэ авч явах байдлыг тайлбарлах хэд хэдэн тамаглалыг авч үзцгээе. Хамгийн энгийн тайлбар нь хий ялгарл дегазац юм. Ломонсовын нэрэмжит Москвагийн их сургуулийн профессор, геологч Владимир Леонидович Севроткин. Шувуудын үхэл болон далайн амьтдын эрг рүү хаягдж байгаа байдлыг газрын гүнээс гарч буй аюултай ус төрөгч метан, нүүрс төрөгчийн дутуу эсвэл радоны хийтэй холбон тайлбарлажээ. Тэдгээр нь хагарлын дагуу эсвэл чулуулгын давхаргын дорх сул хагарлын бүсүүдийн дагуу дээшилдэг. Эдгээр бүсүүдийг газрын хотгор гүдгэр рельеф хэсгүүдэд ихэвчлэн шүүж бүртгэдэггүй. Гүнээс гарах хийн ялгарл нь газар хөдлөлтийг дагалдах нь их байдаг. Сүүлийн үед газрын гүнд болж буй идэвхжилийн улмаас ийм хийнүүдийн ялгарл нь гараг даяар олширсон. Амьтад эдгээр хийнд эсвэл давчдаж багтардаг, эсвэл тэдний сэтгэл мэдрэл засагдах боломжгүйгээр өөрчлөгддөг. Хэрв хий ялгарл явагдсан бол богино хугацааны дараа агаар салхинд сарндаг бөгөөд ийм үйлчлэлийг мөрдөж хянахад маш хэцүү. Амьтанд хордлтын шинж тэмдгийг таниж илрүүлэхэд хэцүү байдаг. Магадгүй тийм учраас Каспийн тэнгисийн эрэгт сүйрсэн далайн хавуудаас хордлогын улмөр олдоогүй байх. Амьтдын сүйрлээс хойш 3 хоногийн дараа тус бүс нутагт 5.5 магнитудын газар хөдлөлт болсныг бүгд мэднэ. Энэ нь хорт хий ялгаралд нөлөөлсөн байж болзошгүй. Энэ баримт нь бас тойрон явдагтай холбоотой байж болох юм. Дэгдэмхий ус төрөгч газраас гарахдаа цагирган бүтэц үүсгдэг гэдгийг тэмдэглэсэн байдаг. Айдас нь хоньнуудыг тойрон алгахад хүргэдэг. Гэхдээ хорт хийн энэ тойргийн төв рүү оруулдаггүй байж болох талтай. Хийн хордлого нь амьтдыг зүгээр л галзууруулдагч биед нь улмөр үлдээдэггүй. Харин тун хэмжээний бага гэдгийг тооцож үзвэл амьсгал боогдох үйлчлэл нь шууд явагддаггүй байж болно. Өөр нэг магадлалтай шалтгаан нь цахилгаан соронзон цацраг юм. Гар утас болон шоргоолжуудын туршилтыг харцгаая. Дуудлагын үеэр шавжууд ховсдуулсан мэт маш хурдан тойрог хэлбэрт орж байна. Дуудлагын үед утасны эргэн тойрон дох цахилгаан соронзон цацраг хүчтэй болж радио дохио ирдгийг бид мэднэ. Сүүлийн үед манай гарагийн цөмд гарсан өөрчлөлтийн улмаас дэлхийн соронзон туйлуудын анамайл хэвийн бус үзэгдлүүд олширсон нь улам бүр ажиглагдаж байна.
1995 оноос хойш соронзон орны сулрал болж хойд соронзон туйлын хурцлалтай шилжилт, Өмнөд Атлантын соронзон аномалийн өсөлт. Тусдаа бүс нутгууд дахь соронзон орны эксэлт ба сулрал болж мөн дэлхийн соронзон мандалд соронзон хагарал ан цав үүсэх болсон. Олон амьтад орон зайд соронзон орноор баримжаалдаг, далайн амьтад шууд нүүдлийн үеэрээ үүнийг навигац болгон ашигладаг. Соронзон оронд мэдрэмтгий байдал нь ойролцоо үүссэн аномали үзэгдлийг мэдрэхэд хүргэж амьтдыг хэвийн бус үйлдэл хийхэд тулгаж болно. 2003 онд гарсан дэлхийн цөм уран сайхны кинонд дэлхийн цөм болон соронзон орон дахь гажиг түүнтэй холбоотой үхэл амьтдын зан авирын хачирхалтай байдлыг үзүүлсэн байдаг. Харин одоо ийм зүйл болж байгаа нь биш биз. 2011 оноос эхлээд шуудын сүрлийн тухай мэдээ байнга гарах болсон. Цэнгэлсэн эгэл жижиг бөөмсийг хурцсгах туршилтаар задралын үе эсвэл атомууд тулгарч мөргөлдөх үеэр эгэл жижиг бөөмсийн хөдөлгөөн тойргоор эсвэл спираль траектороор явагддаг болохыг тэмдэглэсэн байдаг. Цэнэглэгдсэн жижиг бөөмсийн хөдөлгөөн цахилгаан соронзон орнуудыг үүсгэхэд хүргэдэг сүүлийн үед газрын гүний геонейтриногийн урсгал нэмэгдэж байгаа нь илт болсон. Энэ нь өөрөө хэвийн бус бөгөөд бодисын задрал, эвдэрлийн урвал хурдсж байгааг гэрчилдэг. Гүн дэх бөөмсийн спираль хөдөлгөөн нь гадаргуу дээрх тусдаа хэсэг газруудад соронзон орны тойргийг үүсгэнэ. Тиймээс амьтдын орон зайд баримжаалах мэдрэмж аномал хэвийн бус байдлаас болж гажиж, тэгээд тойрог соронзон өрхнөөс гарах газыг олж хардаггүй, тойргоор баримжаалан явдаг. 3 дахь хувилбар нь хит нам инфра авианаас болдог. Амьтад нам давтамжийн шуугианд маш мэдрэмтгий. Заанууд харилцаандаа хит нам инфра авианы долгионыг ашигладаг. Одоо дэлхийн цөмийн өөрчлөлтөөс болж газар хөдлөлтийн хүч гүний хэмжээ хурдцтай ихсэж газрын гүний магматик үйл явц улам бүр эрчимжиж байгаагаас гадаргуу дээрх инфра хит нам авианы чичиргээ нэмэгдэж байна. Цаан матар, могой, далайн хав, халим зэрэг амьтад долгион хэлбэлцлийг мэдэрч газар хөдлөлт цунами, хар салхи ойртож буй аюултай бүс нутгаас зугтдаг нь илэрхий болсон зүйл. Гэхдээ үхлийн тойргийн хувьд бол хит нам авианы долгион нь удаан хугацаанд үргэлжлэх хит нам инфра шуугирантай төстэй байдаг байж магадгүй. Газрын гүний хоолойноос гарах чимээг хэдэн сарын турш бүртгэсэн тохиолдол байсан. Газар хөдлөлтөөс болсон газрын гүний чимээ төвлөрсөн нэг төвд хэлбэртэй байдаг. Энэ нь амьтдыг тойргоор жагсаадаг байж болох юм. Саяхан боодсон улсад 350 заан үхсэн, хор болон бактерийн үйлчлэл байгаагүй. Ил харагдах ямар ч гэмтэл байхгүй. Тэд сүрлийнхээ өмнө тойргоор алхаж байсан. Хэрв шалтгаан нь ийм өргөн хүрээтэй бүх гаргийг хамарч байгаа бол яагаад бүх амьтад үүнийг ижил байдлаар мэдрэхгүй байна вэ? Амьтдын ийм солиотой үйлдэлийн шалтгаан нь дээр дурдсан аномаль үзэгдлүүдийн аль нь ч байлаа гэсэн эдгээр нь бүгд манай гаригийн цөмд болж буй өөрчлөлттэй холбоотой. 12,000 жил тутамд гаригийн хэмжээний катаклизм болдог бөгөөд энэ нь харин ч яг цөм дэх үйл явцтай холбоотой байдаг. Одоо бид эдгээр катаклизмын ирмэг дээр байна. Дэлхийн бүх бүрхүүлд өөрчлөлтүүд аль хэдийн явагдаж эхэлсэн. Газар хөдлөлт, галдуулын идэвхжлийн өсөлт, гал түүмэр, хар салхи, үерийн ихсэлт. Энэ бүхэн нь гаригийн катаклизм мөчлөгийн үеийн өөрчлөлтүүдийн үр дагавар юм. Энэ бүх шинж тэмдгүүд нь сүүлчийн өдрүүдийн урьдчил шинж тэмдгүүдтэй бүрэн тохирдог. Энд нууцлаг шидийн зөгнөл физиктэй нийлж байх шиг одоохондоо амьтдын ийм хэвийн бус үйлдэлийн мөн чанарыг илүү наривчлан судлаагүй асуултууд нээлттэй хэвээр үлдэж байна. Энэ талаар юу гэж бодож байгаагаа сэтгэгдэл дээр бичээрэй. Та аль хувилбарыг илүү магадлалтай гэж бодож байна? Харин байгалийн гамшигын динамик түүний шалтгааны тухайд бол дэлхийн хямрал. Бидний аврал нэгдэлд бие формаас мөн бүтээлч нийгэм сувгийн бусад видео бичлэгүүдээс илүү ихийг мэдэх боломжтой. Хэрэглэгчийн хэвшлийн тойргоор бүү алах. Бид чинь хонь биш шүү дээ. Бүтээлч нийгэмд нэг дээрээ.